Эх орны өмнөд хязгаар өмнгийн цэнхэр говийнхон ард түмний амар тайван амьдралын төлөө өргөсөн тамгагтай 36 жил үнэнчээр зүтгэж, гавьяаныхаа амралтанд гарсан ч халуун залуунаас зүрх сэтгэлээ өгсөн алуунаас хүндэрэлгүй өдий хүрсэн нэгэн ховор эрхмийг цагдаагийн хөрөг буландаа онцолж байна. Өмнө говь аймаг дахь цагдаагийн газрын ахмад ажилтнанд цагдаагийн бэлтгэл хошууч Бацхгүй өдгөө 81 настай боловч ануухан аймгийн цагдаагийн газрынхаа музейг ажиллуулж, цэцэрлэгийн багчуудаас эхлээд гадна дотноос зорин ирсэн хүн бүхэнд цагдаагийнхаа үүх түүхийг бахархан ярьж түүндээ сэтгэл дүүрэн жаргалтай алхам. 1968 оноос л энэ аймгийнхаа цагдаагийн эрүүгийн албыг дагнаж хариуцсан да. Одоо цагдаагийн тэгэхэд эрүүгийн албыг хариуцсан ганц л ахлах төлөөлөгч, тэгэл хөдөө сумдынхаа хэсгийн төлөөлөгчтэй хариуцаад ингэж байж эрүүгийн албыг нэг 22 жил ажиллаж чад тэгэл би 92 онд чөлөөндөө гарсан хүн 36 жил ажиллаж чөлөөндөө гарсан. Одоо чөлөөндөө гараад 25 жил боллоо. 25 жил болоход би цагдаагаас хүнд ирээгүй, ерөөсө хөдөө гарч нэг хэдэн жил байхдаа бас нэг цагдаагийн мал энтрийг хариуцаж байсан. Тэгээд энд төвдөө ирээд энэ цагдаагийнхаа ахмадын асуудлыг нэг үе нэг хэсэг хариуцаж байлаа. Тэгээд энэ цагдаагийнхаа үүх түүхийг харуулсан бодит түүхийн музейг л одоо эхэлж байгуулсан л да. Өмнө говийн цагдаа бол анх 39 оны 8 сарын 24-нд л тэр байгуулагдсан. Эндээс одоо төвөөс лейтенант Вимба гэдэг хүн, тэгээ нэг байцаагч нэг, баг дарга нэг, тэгээ нэг хэдэн хүн тэд орон нутгаас нэг хэдэн цагдаа аваад тэгээ нэг 16 хүний бүрэлдэхүүнтэй өмнө говийн цагдаа эхлээд үүссэн. Тэрээр шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн хүнийг дааж авч өөрийн ахаас ялгалгүй харьцаж түүнд итгэл үзүүлэн сэтгэл урмаар дэмжсээр амьдралын зөв зам руу чиглүүлж байлаа. Миний энэ албан зүтгэсэн он жилүүд хүнийг хайрлаж хамгаалахын төлөө ажилласан хугацаа байсан цагдаагийн албаагч, хэрэгтэн, хохирогч, баян ядуу хинтээч нэг зан нэг л сэтгэлээр харьцаж хуулийг сахигч, сахиулагч байж албаараа бахархаж явах учиртай хэмээсэн юм а. 96 жилийн түүхтэй Монголын цагдааг нэгэн хүнээр төсөөлвөл түүнээс 15 насаар дүү Бацүх цэл залуухан 20 наснда энэ айлын босгыг давж 60 жилийн амьдралаа холбох их түүхийг эхлүүлсэн. Баян сумда багийн ухуулагчийн ажилтан өндөр бор залуу Дорноговын зүүн баян руу жолоочийн сургууль явахаар аймгийн төвд ирсэн ч хоцорсон байж буцах санаатай явж байтал нэгэн танилтайгаа тарж түүний зөвснөөр сэргийлэгч болохоор зориг шулуулсан гинэ. Анх 1956 оны 6 сарын 1-нд энэ байгууллагт эхэлж одоо орсон юм байна. Эхэлж ороходоо бол нийгмийн аюулаас хамгаалах хэлтстэй өмнө хэлтстэй хянагчаар эхэлж орсон. Хянагч нэг жил хийчихэд дараагаар нь тэр үед ч одоо цагдаа гэдэг байлаа, сэргийлэгч гэдэг байсан. Сэргийлэгч албай хашсан. Тэгээ цагдаа бол ер нь хүний төлөө ажилладаг. Ер нь би тэгж боддоо. Эмнэлэг цагдаа хоёр л хүний төлөө ажилладаг. Ер нь хүнийг л одоо хайрлах, хүний л төлөө. Тэр хэрэг хийсэн ч вэ, хийгээгүй ч вэ, тэр хүнийг л хамгаалах. Одоо би чинь зүгээр өмнө говийн цагдаад нэг хөвөнтэй тэрлэгтэй л ирсэн хүн. Монгол тэрлэгтэй. Хэр баргийн хүн доктортой ажилтгүй алхам тутамд өндөр хариуцлага нэгсэн хүнд хүчээр албанд 20 гаруй жил хэлбэрэлтгүй ажиллаж дарга болгыг ихэд хүртэл татгалцсан түүнээс өргөсөн тангараг албандаа үнэнч цагдаагийн албаагчийн эгэр шулуун зан говийн хүний уужим ухаан гүндүүгийн араншин харагдана. Би эрүүгийн албыг хамгийн гол одоо тарих зүрхийн алба гэж боддог. Энэ цагдааг одоо хайш энэ одоо гэмтэргийг хэдий дэлгэрүүлэх үү, ямар урчин сэргийлт явуулах уу гэдгийг ч одоо эрүүгийн алба л эхэлж одоо мэдээ сигналаараа ингэж байдаг. Эрүүгийн алба бол хүнд алба. Ийм учраас энд нэг тийм тогтвортой хүн дээх үед бол их ажилддаггүй байсан. Цагдаа бол ёстой бахархалтай сайхан алба. Яг хийгээд яг тэр халуун догоонд нь яваад үзэхтэй тэрг бол цагдаа ялангуяа энэ эрүүгийн албаны хүн бол ерөөсөн залуу хүн сонирхолтой
нэг эзэнгүй хэрэг гарлаа гэхэд энийг илрүүлэх яаж илрүүлэх үү гэдэг ур ухаан их зарах, их сонирхолтой, илрүүлсэн хойноо маш их багтаалтай, их сайхан. Гэр бүл одоо мэддэг маа гэж би тэр одоо ханлаад одоо 50 60 хоног болж байна. Одоо хүртэл хоёулаа андашил байна. Тэр аргэр бол энэ бэрхшээлийг бол тэр арга гэртээ хүүхэд угчуулан асрах, хүмүүжүүлэх бөөн ажилтай. Цагдаагийн албаагч олон түмнийхээ амар амгалангийн тулд баяр ёслол өдөр шөнийгч үл хайхран үүргээ гүйцэтгэх нь хэрэг хуучирдгүй гэдэгчлэн хэдэн жилийн дараач хэргийг нөхөн илрүүлэх нь байдаг. Тэрээр аливаа хэргийг мөрдөхөд сайтар тооцоолсон арга ажиллагаа туршлах чухал гэдгийг залуухан эрүүгийн мөрдөгчдөд загсан юм а. Социалист өмч гэж одоо өмччин бол одоо улсын өмч байдаг учраас тэр бол одоо хоос бүр илүү өмч хамгаалалтанд их байдаг байсан. Өмчийг их багаар хулгайлах, ашиглах янз бүрийн хэлбэр ялангуяа малын хулгай хөдөө их гарна. Тэрүүнтэй их тэмцэн. Би энэ хэргүүдийн талаар бас өөрийн дурсамж гэсэн жижигхэн номч хүсэл бичсэлдээ. Тэр одоо тэрнээс хамгийн гол гэлээ гэхэд одоо бол сони ч юм уу тэр алтан уулын ард нэгдлийн дөрвөн тэмээг ямар ч уул мөргүү болоод ачаа өвдсөн байсан. Тэр хэрэг нэг жилийн дараа би анхан илрүүлсэн. Тэр нэг бол одоо Улаанбаатар хотоос, Дарханаас, тэгээд Баян хонгороос ийм одоо 5 хүн бүлэглэж нэлээд их ярвигтай байсан. Тэгээд энүүн дээр бол мөрдөн байцаагт Зүмбэрэл хом одоо энэ юунд ажиллаж их сургууль багш байсан одоо энэ төвд ажиллаж байдаг элчингээр явж байгаа дэрсэн Зүмбэрэл хом одоо манай сургууль төгсч ирээд мөрдөн байцаагч байсан. Түүний энэ үг бас л бодох болов хэрэгжүүлмээр үг санагдана. Цагдаагийн Бацүг гэхээр нутгийнхан түүнийг анддгүй билээ. Ийм нэгэн ховорхон тэмүн шаргал нутагтаа эгэлхэн амьдарч цагдаа хэмээх нэрийг өргөн энэ л албанд цэл залуу хийгээд өтөл бууралнасаа зориулж Монгол улсын төлөө зүтгэй тангагтаа насан туршдаа үнэнчээр багтан Монголын цагдаагийн байгууллагын түүхийн хуудсыг зузаалж явна.